Одоогоос 4 жилийн өмнө Цэнгэр сумын харьяат Ах トゥ сумын зан Цэрэн дөрч ловсон дөрч нарын өр хөвгтүүд Цэнгэр сумын цэдрагын тамийн газартай хамтран тус сумаар дайр өнгөрдөг улсын чинартай авто замын ард талд 3 игнэгээр улиас модыг тарьж эхлүүлсэн. Энэ жил Ах トゥ агро нэгтгэл Булган ханга компани 40 хороо ажилтан Улаанбаатараас зорин ирж 100 ширхэг улиас модыг тарьлаа. 4 жилийн хугацаанд нийтээ 1000 гаруй улиас модыг тарьсан. Өнөөдрийн байдлаар 90 орчим хувийн ургалтад аврагж байна. Модны арчилгаа усалгааг сумын цэдрагын тамийн газар ой анги хариуцсан ажиллаж байна. За ерөөдөө монголчууд сүшиг бэрхшээл талаас нь бол ер нь мод тарьсан хүн чинь бас 10 цагаан буйныг цуглуулж яадаг гэдэг. Дээрээс нь ерөөдөө мод тарина гэдэг чинь бас байгальтаа энэ цүлжилтийн эсрэг бас сайн үнс байгаа. Манай Монгол улсын ерөнхийлөгч чинь тэр бом мод тарьгээд аян зохион байгуулсан. Энэний хүрээнд бол ерөнхийдөө манайх Арангаа Цэнгэр суманд энэ ажлыг эхлүүлсэн. Тэгээд Улаанбаатар хотын эмээлтийн гашаа ойр орчимдоо ерөнхийдөө ногоон байгууламжийг бид жил болгон ерөнхийдөө модныхаа тоог нэмэх, зөвлөгжүүлэх иймэрхүү ажлуудыг дистрата хийдэг байгаа. За өнөөдөр 5 сарын 9-ний өдөр Арангаа аймгийн Цэнгэр сумдаа ирж 4 дахь жилдээ ирж модоо тарьж байна. Тодорхой хэмжээнд ингээ модоо тариад явбал одоо тамирын гол маань сайхан, урсгал юу маань сайхан их болоод байгаль орчиндөө ч гэсэн ингээд уран ногоо урахад одоо хэрэг болно. Арангаа аймгийн сум болгоо ингээд тодорхой хэмжээнд ингээд модоо тариад явбал цаашдаа ингээд байгаль орчин маань ингээд тодорхой хэмжээнд ингээд сэргэлт өгөх юм да. Ах トゥ сумын зан Цэрэн дөрч ловсон дөрч нарын өр хөвгтүүдэд Цэнгэр сумын хаалх хүртэл нийт 3 км мод тарина. Энэ хаврын мод тарилтыг оруулаад 1 км газарт мод тарьсан байна. Ирэх жилүүдэд ч үргэлжлүүлэн тарьж 3000 гаруй модтой хамгаалтын ойн зурус байгуулах юм а. За энэ ажлыг бол одоо анх одоо санаачилсан хүмүүс нь бол одоо манай Монгол улсын начин ням дөржин начин одоо битээр сууж байгаад одоо Цэнгэр суманд юу хийх вэ гэдэг хойд би сумын сектор байлаа. Тэгээд юу хийх вэ гэж ярьж байгаад ер нь бол одоо сумын төвөөс гүүрнээс сагаалга хүртэл мод тарья, яан зурус байгуулъя гэдэг. Тэгээд энийг одоо агро нэгтгэл компани захирал одоо манай Нямсрын захирал энийг одоо дэмжиж санхүүгээр нь би дэмжиж одоо хашаагийн барь хамгаалтыг хийгээд ингэж анх одоо санаачилж энэ модыг тарьж ялаа. Тэгээд одоо энэ жил одоо 4 дахь жил одоо километр орчим одоо ийм ойн зурвсыг хийсэн байна. За энэний услага арчилгаа зардлыг нь бол одоо бас манай компани зүгээс хариуцаж одоо энэ зардал санхүүгийг гаргаж ингэ услага энэ төр юмнуудыг хийгээд явнаа. Тэгээд одоо нэгэнтээ хийсэн ажлаа үргэлжлүүлээд одоо цаахан ойн зурс болгохын төлөө ингэж хичээл зүтгэж ажиллана. Хамгийн гол нь чинь хамгаалалтаа учраас мал идэхгүй ингээд одоо 80-аас дээш хургалтад аврагч байгаа. Авто замын дагуу хамгаалтын ойн зурус байгуулах нь байгаль орчин зам ашиглалт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах олон талын ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл ойн зурус нь авто замын хажууд хиймэл хаалт болж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чухал нөлөөтэй. Хөрс цагуурын тохиромжгүй нөхцөлийг сайжруулах, мөн авто зам дагуух ногоон дэд бүтцийн сүлжээг бүрдүүлдгээрэн ач холбогдолтой.